ээлжид нэгэн гоё түүх маань орж ирж байна. За манай уншиг сонсогч нар бол ерөнхийдөө гоё түүхээ сонсонгоо хажуу хавиргаар нь хөөрхөн ажил төрөл амжуулаад тэрүүхэн тэндээ бужигнуулж байгаа. Мундаг та нар минь. За өнөөдрийн ярих сэдвээ яг эхлэхээс өмнө нийт одоо гоё түүхүүд суугахта цай, кофе, хуушуур бууцны мөнгө хандвилсан та бүхэндээ маш их баярлаа. Тэгээд та бүхнийхээ шилжүүлсэн сэтгэлийн дэм болсон энэ сайхан мөнгө төгрөгийг бол маш зөв зүйл зарцуулж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. За өнөөдрийн ярих гэж байгаа Алькатрас арал гэдгийг бол 1996 онд гарч исэн Рок гэдэг кинон дээрээс бол би анх мэдсэн. За Алькатрас гэдэг үгийг бол Монголын ард түмэн тэгжил танилцсан. Николас Кейж ахын тоглосон одоо Алькатрас арал дээр болж байгаа 8 байлдаантай киног үзээд ерөнхийдөө нэг ийм айхтар шоронтой ийм газар байдгийн байна гэдэг анхны мэдэгдэхүүнийг мэдлэг болгож Монголын ард түмэн бол сайхан хүлээж авсан да. За ингээ өнөөдрийн ярих сэдвээ шууд эхлэхээс өмнө Алькатрас гэж арал ямар учиртай юм бэ гэдгийг углуургаар нь ярихгүй бол бас мэдлэгийн зүрэ гарна. За Алькатрас арал нь бол анх Испаний эзэмшил байж байгаад 1849 онд бол Америкийн нэгдсэн улсын засгийн газарт бол зарагдчихсан юм байна лээ. За Алькатрас гэдэг нэрийг хэн өгсөн бэ гэхээр тухайн үеийн нэг Испани нөхөр хаашаа нарал дээр очингуудаа Isla de los Alcatraz гэж орилсон юм шиг байна. За тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр Испани хэлнээс шууд монгол хэл рүү орчуулахад бол хотон шууны арлаа гэсэн нэг тийм сайхан үг байдаг юм байна. За ингээд энэ арлыг бол яах вэ? Ерөнхийдөө ургамал энэ төр байхгүй, ашигт малтмал ийм байхгүй учраас зүгээр хадл юм байлээ. За Калифорни мужийн одоо Сан Францискогийн булан гэж байдаг. За тэр булангаас нэг 2 км-ийн зайтай байж идэг зүгээр нэг хадан одоо уул гэх үү юу хөө хошуу одоо нэг тиймэрхүү газар байгаа. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар энэ арлыг авсан бас их учиртай. Ягаад тэгэхээр Калифорни мужийг одоо далай талаас нь хамгаалах хамгийн ихний гэрэлт самхаг буюу харуулын одоо пост маягаар ашиглахын тулд цаадуулчин энийг Испаниудаас бол худалдаад авчихсан. За аваа зогсохгүй өөртөө бас бодсон сансан юм хийдэг бас нүнжигтэй гарууд учраас 1854 онд одоо Америкийн нэгдсэн улсынх анхны гэрэлт самхыг энэ дээр хөрхөн шуулгаад босгочихсон гэж байгаа. За ингээд бусад одоо ингээ цэрэг цагдаанууд нь байж байгаа учраас тэднэртэй зориулаад барилга, элдв, байшин, харуулын самхыг энэ төр барьсан. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын одоо далайн цэрэг флотын эзэмшилт ерөнхийдөө бол байж исэн байдаг. За энэ арлыг иймэрхүү маягаар хариуцаж байж байгаад 1861 онд арлыг ерөнхийдөө цэргийн гэмт хэрэг үйлдсэн цэргийн албан хаагч нарыг хордог орон шорон болгоё гэдэг тийм шийдвэрийг тухайн үеийн одоо засаг захиргаанууд нь бол гаргасан байгаа. Тухайн үеийн Америкийн армийн хүчин чадал нөөц бол асар өндөр байсан. Тийм учраас одоо цэргийн гэмт хэрэгтнүүд бол тэр дотор бол их байсан байх нь тодорхой. Тэгэхээр тэднийг одоо энгийн, эрүүгийн болон иргэний гэмт хэрэгт холбогдсон одоо ардуудтай холиод байхгүй тул цэргийн гэмт хэрэгтнүүдийг Алькатрас арал дээр бол хорж исэн байдаг. Бүх Америк даяар одоо элдв янз янзын хэрэгт орооцолдсон цэргийн албан хаагч нарыг бол ерөнхийдөө энэ арал дээр авчираад асгачдаг байсан. За хожим бол Аризона мужийн нөгөө нэг Хопи инданчууд гэдэг ийм засгийн газрын юуныг бодлого шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг бол авцарч идэвхтнүүдийг бол энэ шоронд бол хорж исэн. За мөн Филиппинд одоо Америкчуудтай байлдаж одоо бужигнуулж исэн Филиппиний үйл хэрэгт одоо орж байсан ийм одоо цэргийн албан хаагч нарыг татаж авчираад бас хорж исэн гэдэг тийм яриа хөөрөө бол байгаа. 1907 онд бол тухайн арлыг Америкийн нэгдсэн улсын цэргийн шоронгийн одоо номхон далайн салбар болгож одоо тусад нь одоо ингэж биеийн даалгаж одоо үргэлжлүүлээд ажиллуулж исэн гэсэн үг. Тухайн үед бол яг аль далаатай хэлж тэр хэсгээрээ бол ерөнхийдөө цэргийн гэмт хэрэгтнүүдийг хордог тийм одоо шоронгуудыг бол Америк байгуулсан байсан гэсэн үг. Тэгэхгүй бол одоо ганц Алькатрас руу 9 шидийн хоригдлуудад зөөнөхөө тээвэр аюулгүй байдал хүчлэн хамгаалт гэдэг утгаараа асар их хэмжээний зардал дээрэс нь ар гэрийн эргэлт мэргэлтгээд бөөн бужигнаан болдог байсан байх. Тийм учраас ерөнхийдөө шорон орныг одоо тухайн мужуудад нь задлаад бүс бүсээр нь хуваагаад хийсэн нь эдийн засаг талаас бол ашигтай нь ойлгомжтой.
За ерөнхийдөө ингэж цэргийн гэмт хэрэгтнүүдийг хордог байж байгаад 1934 онд одоо энэ шорон шууд цэргийн салбараас салгаад тухайн үеийн одоо дотоод хэргийн яамд бол харьяал болж байгаа юм. За тэгэнгүүт шууд одоо холбооны улсын бүх хүнд гэмт хэрэгт одоо холбогдсон хамгийн рецидив одоо өөхөх ял авсан, бүх насаараа хоригдох ял авсан, олон удаагийн давтамжтай гэмт хэрэг үйлдсэн засваршгүй нөхдүүдийг энэ шоронд бол одоо бүр нийгмээс тусгаарлаж авчирч бол байрлуулж исэн байгаа. Алькатрас арал гэдэг за арлын тойроод байж байгаа тэр хүүтэн усны уурсгал за тэр элдв юмнууд нь бол маш аюултай. Тэрийг бол хүмүүс хэлээд гарах ямар ч боломж байхгүй. Тэгээд байнгын далайн цэргийн эргүүлүүд, эргийн хамгаалтын цэрэг цагдаа энэ төр гэдэг ерөнхийдөө эндээс бол оргосон түүх бол ерөнхийдөө байдаггүй юм байгаа юм. За энэ шоронд одоо хоригдчихсэн алдартай хулгайч нарын одоо ганц нэг нь бол дурсъя. За Ал Капон гэдэг одоо хулгайч байсан. За тэрний хажууд бас Жорж Келли гэдэг бас нэгэн хулгайч байсан. За эдгээр бол яг Америкийн нэгдсэн улсад бол нэр алдраа мандуулсан ийм айхтар эрүүгийн том гэмт хэрэгтнүүд. За ингээд 3 дахь бас нэг алдартай хулгайч нь Алькатрасын шувуу гэдэг нэрээр алдарсан Роберт Строуд гэдэг одоо ийм хулгайч нар бол энэ шоронд одоо ял эдэлж ийсэн гэдэг тийм одоо түүхэн баримтууд бол байдаг. За Алькатрас гэдэг 20 ангийг одоо дотоод хэргийн яамд шилжүүлснээс хойш яг би дотоод хэрэг гэж монголжлоод яриад байгаа шиг байна. Америкийн хууль зүйн яамны ингэж харьяанд оруулснаас хойш ерөнхийдөө 3-ыг харьцах нь 1.5 м хэмжээтэй яг ийм ижил өрөөнүүдэд нийт 450 ялтны ял идүүлэх тийм нөөц боломжтой анхын шорон бол байгуулсан байгаа. За гэхдээ түүхэндээ хийжээч 450 ялтан бол хоригдож байгаагүй 250 хоригдол бол хамгийн ихтэй байсан гэж үздэг. За оргох оролдлого энэ төр гарч ийсэн үү гэж хүмүүсийг асуугаад байгаа. За яг оргох оролдлого энэ төр бол одоо баг гарч байгаагүй. Оргоод хайших юм билээ гэдэг одоо тэр үзэл бодлоос болоод энэ шоронгоос оргох тийм мотив бол хүмүүсд байгаагүй. Оргоод гарсан ч гэсэн булангийн хүүтэн уурсгал за тэрийг одоо давж сэлж цаашаа амьд гарна гэдэг бол ямар ч боломжгүй зүйл байгаа. За яг Алькатрасаас оргосон зугцсан гэдэг кинонууд бол 1979 оноос бол эхэлж гарч ирсэн. Гэхдээ монголчууд бидэнд 96 онд гарсан нөгөө нэг Рок гэдэг кино, Николас Кейжийн кино бол одоо зүрхэн сэтгэлд бол уяатай хадаатай байдаг нь бол тодорхой. Нүдэнд ч мөр харагдаад байгааз яг тэгдэл юм да. За Алькатрас гэдэг арлыг бол ерөнхийдөө цэвэр ус байхгүй. За тэгээд нарийн ширийн юмнууд нь энэ арал дээр байхгүй учраас заавал их газраас энэ хангалтууд, хангамжуудыг бол явуулдаг байна. За энэ нь болохоор асар хэмжээний зардал, янз янзын одоо эдийн засгийн сөрөг үр дагавруудыг бол цаашдаа гаргаж ирнэ. За ингээд тухайн шоронг яг 63 онд бол хаачсан. За гэтэл 1964 оны 3 дугаар сараас эхлээд одоо уугуул Америкчууд буюу индианчууд одоо 1868 оны гэрээ эсэлтийг барьж ирээд энэ арал бол одоо Америкийн уугуул индианчуудын газар нутаг өмч мөөн гэдэг одоо энэ дээрээ ирээд суурьшчихсан байдаг. За тэнгууд энэ дээр бол яг засгийн газрын зөвшөөрөл бол гараагүй хэдий ч тэгээд энэ арал дээр энэ нөхдүүд ингээд ирээд байрлалчихсан байсан. Гэтэл хэдэн цагийн дараа цэрэг цаагдаанууд ирээд эднэрийг бол хөөгд явуулчихсан. За ингээд байж 1969 оны 11-р сард одоо энэтхэгийн идэвхтнүүд тэр үеийн дундаа Америкийн одоо энэтхэгийн хөдөлгөөн гэдэг хүмүүс бас докиж ирээд энэ газрыг бас эзэлчихсэн. За тэгэнгүүт нь 1971 он буюу нэг 2 жилийн дараа холбооны маршлууд одоо манайхаар бол дээр үед байсан шүү дээ. Тахар гэх юм одоо тийм тахрын албаны хүмүүс гүйж ирээд бол хөөгөө явчихсан. Тэгээд тахрыг ч одоо гадаа дээр хэлэхэд яаж хэлдэг гэсэн юм? Таксап гэдэг байсан юм. Юу гэж хэлдэг гэсэн? Их сонин нэртэй тахар махар гэдэг. За ингээд одоо энэ алба бол байхгүй шүү. Тэгээд дээр үед бол байсан. За ингээд энэ нөхдүүд ингээд явчихсан. За ингээд 1972 оноос хойш одоо энэ арлыг ямар нэгэн байдлаар төр засаг анхааралтай авахгүй бол энэ тентхийн одоо элдв хөдөлгөөнүүд ахиж ирээд энэ арал минийх чинийх гэдэг ингээд булаацалдаад
ажиллаад асуудал гаргаад байх юм байна гэдэг тийм ойлголтыг авсан байгаа. За тэгэнгүүт одоо Америкийн засаг захиргаа тэн дээр алтан хаалга гэдэг үндэсний амралтын цогцлборыг бол байгуулчихсан. За тэгээд яг уу арал дээр байгаа орон шоронгуудын тэр хуучин барилга, байшин, цэргийн хуаран энэ тэрийг бол засаад нэг сүртэй өөрчилж чадаагүй. Тэгэх одоо эдийн засгийн нөхцөл боломжч бол байгаагүй. Гэхдээ ямар ч байсан тухайн нөгөө нэг гэрэл цамхаг болон дээр үеийн дөрвөн байшин янз янзын жижиг зүйлийг бол олон нийтэд нээлттэй болгож аялал жуулчлалын бас нэг хөөрхөн бүтээгдэхүүн болгоод 5-10 цаас тоншоод эхэлсэн байдаг. Түрүүн хэлжсэндээ энэ арлаас одоо оргоод хаашаач явах юм бэлээ, нэгэн завь байхгүй, онгоц байхгүйгээс хойш одоо хүүтэн усанд бие норгож хөшиж үхээд яах вэ гэд хоригдлууд нэг хөдөлж чаддгүй байсан гэж. Гэхдээ ингэж бодож байгаа хүмүүсийг бас одоо элдв дарамт шахалт одоо яргалал одоо тэсхийн аргагүй болоод ирэхэд бол яахаар аргагүй орогдог тийм үйл ажиллагааг бол хийсэн байдаг. За үүний нэг жишээ нь болохоор 1946 оны 5 сарын 2-оос 5 сарын 4-ний хооронд одоо 10 гаруй хоригдол урд өмнө байгаагүй хүчирхийлэлд бол өртөж ерөнхийдөө энд ингэж махлуул тамлуулж яхаар оргоё гэдэг тийм санаа дээр нэгдээд бүлэглэн оргох үйл ажиллагааг төлөвлөгөөг бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За энэ нөхдүүд яасан бэ гэхээр яг түүхэнд Алькатрасын тулдаан гэдэг нэрээрээ бол алдартай. За эдгээр өөрсдийнхөө хянагч харгалзагч нараа одоо дарж аваад тэднийг одоо хүлээд галц зэвсэг камерын дэлгүүр энэ төр янз янзын зүйлийг нь одоо дээрэмдэж яваад 48 цагийн турш одоо шоронгийн хэсэг газрыг бол эзэлж явсан тийм эдрээтэй хэрэг бол гарсан. За ингээд харуулууд болон одоо шоронгийн зарим блокийг эзэлж авсан хоригдлуудын хооронд одоо буудалцаан болсон. За үүн дээр Америкийн нэгдсэн улсын тэнгисэн явгын цэргүүд бол бүрэн зэвсэгтэй одоо энэ Алькатрас арал дээр буусан. За буугаад гарнат одоо пулемет, винтов янз янзын том урт бууны тусламжтайгаар бол одоо энэ шоронгийн эзлэгдсэн блокууд руу дайрч довтолгоо үйлдсэн. За ингээд 10 гаруй хоригдлууд бол одоо энэ цэргийн хүчтэй дайралт довтолгоог бол одоо няцаах тэсэх ямар ч тийм зэвсгийн болон сэтгэл зүй бие физиологийн чадвар байхгүй учраас бол ерөнхийдөө бол ингэж дарагдаж энэ шоронд болсон анхны том бослоо үүмэн бол одоо дууссан байгаа. За энэ үед бол яг 2 хамгаалагч 3 хоригдол бол амиа алдсан. За 10 гаруй хамгаалагч бол шархагдсан. За тэгээд ерөнхийдөө хэдэн хоригдол энэ дүүвэ бужигнааны үеэр бас амиа бодож ийш тийшээ бол зугтсан. Гэхдээ тэдний цогцос одоо янз янзын зүйл бол олдоогүй. Тэгээд тухайн үед одоо хэргийг мөрдөжсэн хүмүүс бол юу гэж үзсэн бэ гэхээр далайн одоо хүчтэй хүүтэн урсгалд урсаад тэгээд ингээд яваад үхчихсэн алга болсон гэдэг одоо тухайн хэргийг бол хааж исэн байдаг. Ерөнхийдөө энэ Алькатрас арлаас сэлээд нөгөө эрэгт одоо гараад ирчихсэн тийм хүн одоогийн байдлаар бол байдаггүй. Тийм хүчтэй урсгал. За амьд байтугай үхсэн байхдаа ч тэнд хөвж гарч ирэх ямар ч боломж байхгүй ийм айхтар одоо ширүүн урсгалтай ийм одоо хэсэг байгаа. Уг нь шорон хэлбэрээр цаашдаа ингээд аваад явхад бол их боломжийн газар зүйн онцлог болон бүх зүйл нь бол гоё таарч исэн боловч нөгөө нэг цэвэр ус гэдэг нэг асуудал үнэхээр юм байсан. Энэ олон хоригдлуудыг одоо цэвэр усаар хангах, тэр объект одоо агааржуулах одоо систем дээрээс нь хог хаягдлын тэр менежмент энэ төр гэдэг зүйлийг хийхэд бол үнэхээр хэцүү байсан. Одоо бүх аж ахуйн зүйлүүдийг одоо усан онгоцоор наашаа авчихсан. Тэр тусмаа цэвэр усыг хідэн тооноор навчраад ингээ байнгын сэлгэлт явуулна, ариутгал явагдана, цэвэрлэгээ явагдана гэдэг бол үнэхээр бүтшгүй зүйлээс. Ингээд нөгөө нэг 450 хоригдол байх ёстой одоо шоронд 250 хоригдол хорчоод тэрийг хамгаалж байгаа цэрэг цагдаа ерөнхий бүх зүйлийг нь тооцоо зардлаа тооцохоор барагт энэ арал дээр шорон байгуулаагүй байсан нь ашигтай юм байна гэдгийг бол одоо Америкууд бол 63 онд бол ойлгосон гэж байгаа. Тэгэхээр яг хуу байршил нь гоё ч гэсэн эдийн засгийн эргэлтэнд бол ямар ч одоо дандаа хасагтай гараад байсан учраас одоо их газар руу шорон бол нүүлгсэн гэж үзэж байгаа юм. За ингээд 46 оны өвмөд шууган одоо бослогоос болж ерөнхийдөө шоронгийн энэ хараа хяналт одоо зохион байгуулалт бол маш сайн одоо сайжирч
дараагийн түвшинд хүрсэн. За ингээд 1962 оны 6 сард Алькатразаас оргосон нэгэн тохиолдол бол гарсан байгаа. За 46 онд бол оргосон хүмүүс бол амьд ирэг дээр гарч ирээгүй. Тэгээ үхээ дуусаад буудуулах нь буудуулаад ялаа нэмүүлээд ингээд энэ бослого юм бол дууссан. 62 оны энэ 6 сарын 11-ний шөнө яг юу болсон бэ гэхээр 6 сар Нямбай шоронгоос орох бэлтгэлээ хийсэн 3 хулгайч тэгээд энэ шоронгоос бол оргосон үйл явдал болсон. За 6 сарын 12-ны өглөө үүрээр хоригдлуудыг өглөөний тоолго тамруулж байхад нэгэн блокийн 3 хоригдол бол хүнжлөөсөө зухгүй өгсөн амьд мэдрэхгүй хэвтээд байсан. За харгалзагч шанагч нар хурж ирээд торны цаанаас харахад бол гуруула толгоо гаргаж унтчихсэн. За ингээд босс гэдэг командыг өгөхөд боссоогүй. За энэ үед нь харгалзагч нар камерыг онгоолгоод яваад ороод харахад унтаж байгаа хүн шиг хүнжлөө эвхэж тавьчаад үзүүр дээр нь ингээд хүний толгой шиг тийм зүйлийг янз янзын хуурамч толгоонуудыг бол ингээд элдв жижиг юмар ингэж хийгээд тавьчихсан байсан. За ингээд шөнийн ээлжийнхэн хоригдлуудыг эргэж явж байхад бол бүх хоригдлууд яг л хөвтөд унтчихсан байдаг. За ингээ өглөөний тоолгон дээр ямар ч байсан 3 хулгайч алга болсон гэдэг мэдээг бол бүгд авсан. За ингээд ямар хулгайч нар яаж энэ камераас орохчвоо гэдэг дээр мөрдөн шалгах үйл ажиллагааг тэр дорн эхлүүлнэ. За тэр үедээ бол яг Америкийн нэгдсэн улсад алдартай байсан Фрэнк Моррис гэдэг банк дээрэмдсэн ял авсан нэг юм нөхөр байсан. За нөгөө хоёр нь болохоор нэг ах дүүнэр Каларас ба Жон гэдэг нэг хоёр нөхөр байсан. За эднэр ингээд хаашаа бас алга болсон мэдэгдэхгүй. Эднэр бол яг дандаа зэвсэг дээрм хийж хүнд ял аваад энэ шоронд ирсэн тийм хулгайч нар байсан. За ингээд хамгаалагч тэр доорн төгшүүрийн дохио өгөөд хариуцсан шоронгийн ээлжийн ахлах мужийн болон холбооны эрх баригчид Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэрэг энтерт ерөнхийдөө мэдээллийг бол маш яаралтайгаар хүргүүлсэн. За ингээд төр засгийн бүх үйл ажиллагаа бол тэгээд энэ эрен хайх сургачлах ажилдаа бол орно. За энийг бол хүн агнах ажиллагаа гэж ерөнхийдөө хэлээд байгаа. Тэгэхээр маш өндөр зэвсгэлсэн туршлагатай ялтангуудыг хөөдөг амьд үгсэн ч газрын гаваас олж ирдэг маршлын алба, дээрээс нь тэнгисийн цэргийнхэн мөн шоронгийн эрен хайх элдв албаныхан ингээд өчнөн олон тийм төрөл бүрийн эрен хайдаг хүмүүс бол байдаг. За тэгэхээр яг хүн ирж хайхаараа бүр мэрэгшсэн юм хэдэн мянган хоригдлуудтай наачаа шолгон муур бол тоглож туршлагачдсан ийм нөхдүүд бол хөдөлгөөнд орж байгаа. За энэ 3 хулгайч бол ерөнхийдөө яаж алга болсныг тодорхой товчхон хэлэхэд бол камерын арын хааныг 20 см-ийн хөвтэй ингээд нүхлээд бол яг 20 см-ийн хэмжээтэй юм зузаан бетон байсан. За тэр бетоны хандах сараалчны нүхийг ингээд хоолны газраас хулгайлсан жижигхэн халбгаар ингэж 6 сарын турш ингэж эмтэлж буталсаар байгаад томруулаад тэр нүхийг тэр цэм 20 см-ийн зузаантай бетоны ханыг нүхлээд бол цаашаа гараа явчихсан байсан. За ингээд гарч явангуудаа өөрсдийнхөө тэр гарсан нүхэн дээрээ бас нэг зураг сонин бас ингээд наачаад явчихсан. За тэрийг яг өнгөрсөн сүүлийн 6 сарын турш тэр хан дээр байсан учраас бол эхэндээ харгалзагч нар бол анзаараагүй. Гэтэл нөхдүүд бол яг тэрүүгээр гарч яваад арт талын тэр хааны хөндөд байгаа захилгааны болон сантехникийн шугам хоолой дээгүүр явж байгаа дээшээгээ шоронгийн дээвэрлэг бол яг энэ хонглоор бол өгсөн байгаа. За тэгээ тэндээс агааржуулалтын том хоолой хонглоор дээшээ гараад байшингийн мансаар гэхүү тэр хэсэгт бол хүрсэн. За тэгээ тэр газарт хүрэнгүүтээ тэр агааржуулалтын хамгийн дээд хушуугаар гараад тэгээд байшингийн тийм уруу налуу дээвэр дээр буусан. За тэр нь ойролцоогоо 15 м урт байсан гэж. Тэрүүгээр энэ 3 нөхөр шөнийн хэдэн цагт мэддэхгүй. Гэхдээ ямар ч байсан 15 м гулсаж тухайн мансаардны үзүүрт ирсэн. За тэгээ тэндээсээ доошоогоо бас унжиж буугаад өргөстэй утсыг бол хайчилж тэгээд өндөр ирмэгтэй 70 луу бол өсөрч юм уу зүгдэж юм уу ямар нэгэн байдлаар ингээд буусан байна гэдэг тийм мөрдөн байцаалтын эхний шатны бол дүүн шинжилгээ гарсан. За ингээд тэдний дараагийн үйл хөдөлгөөнийг бол тодорхойлох бол ямар ч боломж бол байгаагүй гэж үзэж байгаа.
Ер нь тухайн үеийн холбооны улс болон холбооны шүүгийнхэн Алькатраасаас бол хүн оргох боломжгүй гэдэг тийм үнэлгээнүүдийг өгчихсөн байсан учраас Америкийн бусад мужуудад орон шоронгоос оргосон янз янзын хүнд гэмт хэрэгтэй ялтангуудыг ингээд чи оргоорой гэдээ Алькатрасын шорон руу ачаад явуулцдаг байсан бол тухайн үедээ. За тэгээд энэ нөхдүүд бол яг хөө гуруула амжилттай тэр далан дээрээс буугаад арал дээр тэнүүслээд алга болчихсон. За оргосон 3 хүн бол яг зэвсэг дээрмийн хэрэгээр бол шоронд ял эдэлж байгаа. Тэгсэн мөртлөөс урд нь энэ тентхийн шорон цагдаа дээр байж байхдаа бас оргож наачааш бүжгнүүлж исэн учраас энэ нөхдүүд энэ шорон дээр бол ирчихсэн байсан. За тэгээд тэр хэргийг өдөртсөн Морис гэдэг нөхөр бол урд нь бол яг орогдог зураач гэдэг нэрээрээ бол эрүүгийн ертөнцөд бас алдартай тийм хулгайч байсан. За ерөнхийдөө тэр хулгайч бол зүгээр нэг жижиг гарын хулгайч бол биш. Өндөр ухаантай, ухаалаг тийм төлөвлөгөөтэй ямарваа нэгэн зүйлийг дандаа бэлддэг тийм айхтар потенциалтай хулгайч байсан гэж байгаа. За энэ хүн бол яг янз янзын материалуудыг хараад энийг ингэж ашиглах юм бол шоронгоос гарсны дараа зугцсны дараа ингээд нөгөө эрэг рүү явчна гэсэн төлөвлөгөөнүүдийг бол гаргасны үндсэн дээр энэ оргох ажиллагааг толгойлж хийсэн гэж бол түүхэнд үлдчихэд байгаа. Энэ 3 хулгайч сүүлийн 6 сарын турш оргох төлөвлөгөөг хийхдээ шоронд байгаа материалуудыг ашиглаад энэ алдартай хүйтэн устай хүчтэй урсгалтай хэсгийг цаашаа хэрхэн давж нөгөө эрэгт гарах вэ, гарсны дараа яах вэ гэдэг нарийн төлөвлөгөөг бол нэлээд сайн бодож боловсруулсан байгаа. Жишээлбэл тэр Морис гэдэг толгойлогч бол хорихын дэлгүүрт байгаа эрзэнэн бэлээ болон борооны цуудыг бол их бага хэмжээгээр бол өөрөө цуглуулад байсан. За тэнгуут нөгөө бусад хоригдлууд нь болохоор хорихын үеэр нөгөө нэг хийдэг ажил гэж байдаг. Тэр ажлыг хийж явахдаа нөгөө дээврийн засвар үйлчилгээнд энэ хоёр хоригдол нь бол дээвэр дээр гарч исэн байдаг. Тэгтээ агааржуулалтын хоолой болон тухайн орчныг нарийн сайн судлаад тэнд янз янзын тийм барилгын жижиг сажиг ажил хийж явахдаа зарим эд ангиудыг илүү энэ тэнд нь угсарч дараа нь буцаагаад авна гэдэг тийм үндэс тооцоогоор бол нэмийг бол нэлээд нарийн хийсэн байна гэдгийг бол дараа нь мэдсэн. За энэ нөхдүүд бол яасан бэ гэхээр ямар ч байсан тэр дээвэр рүү гарна тэндээ завиа угсарчаад тэгээд тэрийг буулгаад цаашаа явна гэдэг тийм ерөнхий төлөвлөгөө гаргаад бүх нарийн жижиг мэт деталуудыг нь дээвэр дээр бөөгнүүлчихсэн байсан гэдэг тийм анхан шатны дүгнэлт бол гараад байгаа. Морис нөгөө үлдсэн 2 хулгайч ерөнхийдөө Алькатрас арлаас бол зугтсан нь бол тодорхой. Гэхдээ их газар руу очсон уу очоогүй юу гэдэг нь бол хамгийн том асуудал болчоод байсан. За тэдний нөгөө нэг хэрглэж исэн материал эрзэн бас бус тоног хөрөмжүүд дээврийн хөндийгөөс болон энэ Алькатрас арлын эрэг орчмоос бол олдсон. Гэхдээ тэдний төлөвлөгөө нь бол яг тухайн хийсэн заваараа Angel Island гэдэг арал дээр явж очих тийм төлөвлөгөөтэй. Angel Island-аас цаашаа Marine мууж руу хилээд яваад очихын дараа нь жижиг хувц сунар зардаг дэлгүүр рүү ороод шинэ хувц сулгаалагч юм худалдан авах маягаар ингээд цаашаага Америкийн их газар руу өөрсдийнх нь зам мөрийн хөөнөө гэсэн тиймэрхүү судалгаа шинжилгээ гаргасан төлөвлөгөөний хэсгийг бол хайж байгаа нөхдүүд бол олсон. За энэ төлөвлөгөөгөө бол өөрсдөө устгаж бол амжаагүй юм шиг байгаа. За тэгээд яг энэ төлөвлөгөөнийхэн дагуу маршалын албаныхан яваад мөрдөн шалгалтын үйл ажиллагааг хийхэд бол Angel Island дээр ч мөр байгаагүй, Marine дээр ч мөр байгаагүй, дээрэс нь далайн эргийн ойролцоох жижиг хувц зардаг дэлгүүрүүдэд ямар нэгэн хулгай дээрмийн хэрэг гарсан уу гэдгийг бол нэлээд сайн судалсан боловч ямар ч тийм тохиолдол илрээгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ нөхдүүд далайн эргээсээ гарч ирж чадаагүй гэдэг тийм дүгнэлтийг бол тухайн үеийнхэн бол өгөөд байгаа. За тэгээд дараагийн жилүүдэд бол яг янз янзын тийм оргсон хүмүүс тэнд явж илээ, энд явж илээ, тийм мессеж бичсэн, ингэсэн тэгсэн, тэгж захаа бичсэн гэдэг тийм янз янзын зүйлүүд бол аманд яриа бол гарч исэн. За гисэн ч холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаах хэсгийнхэн бол энэ мэдээлэлүүд итгэхгүй байсан. За ийм учраас 1979 онд
толгоонд энэ одоо орголтын хэргийг бол хааж энэ гурвыг одоо энэ булангийн хүүтэн усанд осгож живж үхсэн гэдэг тийм одоо дүгнэлтийг бол хийсэн байгаа. За тэгээ энэ түүхэд зориулаад одоо Клист Институтийн Фрэнк Моррисын дүр тоглосон Алькатрасаас зугтсан гэдэг тийм 1979 оны ийм кино бол гарч байгаа. За тэгээд Алькатрасаар л бол ерөнхийдөө ингэж хаагдаад яг энэ орголт бол 62 онд болсон, 63 онд бол шорон ерөнхийд нь хаасан. За энэ шорон одоо ийм өндөр зардалтайгаар байлгаа дээрээс нь ингээ 3 хоригдол үхсэн амьд мэдгэдэггүй алдсан нь бол холбооны одоо Америкийн нэгдсэн улсын засаг захиргааныхны бол дургуйгод ихээр хүргэсэн. Ийм учраас одоо энэ шорон ингээд байлгаад шаардлага алгаа гэд тухайн шоронг бол татан буулгаж исэн байгаа. За өнөөдөр бол одоо энэ Алькатрас гэдэг шорон байгаа энэ арал бол ерөнхийдөө аялал жуулчлалын бол нэлээд том төв болчихсон. Калифорни мужид очисон хүмүүс Алькатрас руу заавал явдаг. За энэ Алькатрас арлыг заавал мэддэг юм уу гэхээр үгүй. Энд чинь угаасаа Николас Кейжийн болон тэрний өмнө гарч исэн кинонууд дээр алдартай учраас хүмүүс энэ арлыг очиж үзэх гэж одоо их хэмжээгээр бол ирдэг байгаа. Манай монголчууд бас их очиж үзсэн байгаа байх. Тэгэхээр эндээс юу харагдж байна вэ гэхээр одоо манай Монгол улс бол өөрсдийн одоо түүхэн ийм газруудыг янз янзын байдлаар бас улс дотроо болон гадаадад нарийн хөөрхөн кино ч юм уу баримтат юм уу хийгээд ингээд сурчлах юм болвол аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод адаглаа жорлон нойл байгуулад хөгжүүлж чадах юм болвол бас яг тодорхой хэмжээний жуулчдыг одоо эргэж нь үзэж харах юмтай урсгал нэмэгдүүлэх тийм боломжууд байгаа. За ингээд өнөөдрийн оруулсан Алькатрас шоронгийн тухай түүх та бүхэн таалагдсан байхаа гэж найдаж байна. За тэгээд манай гоё түүхүүд сувгийг одоо дардаг барьдаг юм дээр нь дагаад өгөөрэй гэж та бүхнээсээ хүссэн. Мөн сэтгэлийн бэлэг, цайны болон кофений бууцгуу шуурны мөнгө шилжүүлэх хүсэлтэй хүмүүс байх юм бол комент хэсгийн хамгийн дээр байгаа төрийн болон хаан банкны аль дуртай данс руугаа та бүхэн мөнгө шилжүүлж болно шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлж байна. Дээрээс нь сарын сүүлээр одоо хандив өгсөн. Тэр цэцмэ хандив өгөөд хажууд нь утах хэсэгт нь гой үг бичсэн та бүхнийхээ одоо санал сэтгэл үгийг одоо уншиж тонилцуулнаа. Тэгээд өнөөдрийн түүх таалагдсан бол та бүхэн дардаг барьдаг хонх одоо лайк энэ бүх юмгийн сайхан дараад яваарай. Тэгээд тун удахгүй дараагийн гой түүхүүд маань орж ирнэ.